эхэлцээ. За сайн байцгаана уу залуучуудаа. За хоёр дахь хүчлэгээрээ та бүхэнд фестивалаар гардаг хоёр рэр хотыг танилцуулах гэж байна. За яг ивенттэй давхцаад бас зоосоос ахиухан цуглуулж байна. Айгүй их зоос гардаг. Энэ City X-City гэдэг байгаа ивент дээр бол маш их зоос гардаг. Энэ үед зоосоос сайн цуглуулад дараагийн орой 10 цагаас болох ивент дээр болохоор jump дэшээ авираад base хийдэг ивент бол орой 10 цагаас болсон. Тэр үед бол лайв хийхийг болж байгаа. За өнөөдөр болохоор зэрэг хоёр рэр хотыг танилцуулах гэж байна. Фестивалаар энэ удаагийн фестивалаар гарсан Pop'n Bunny фестивал 67. За энэ хоёр маань болохоор зэрэг limited буюу зөвхөн одоо Robux-аар худалдаж авдаг. Ямар нэгэн бэрээрээ төгөөд гардаг биш. Мөнгөөр худалдаж авдаг. Robux гэж мөнгөөр худалдаж авдаг тийм бэрээр байгаа. За юу гэнэ? Энэ дээр вебсайт руу ороод тэгээ харъя. За вебсайт руу ороод Pop'n Bunny бол одоо бол зарагдаж байгаа 145 мянган тонн тий. За фестивал 67 болохоор зэрэг 109 мянган тонн тий. За бэрээр хотын тоглоомыг бол дагалдаад ирж байгаа. Аль хэзээний фестивал 67 бол аль хэзээний зарагдаад дууссан. Pop'n Bunny бол одоо зарагдаж байгаа. Гэхдээ хэд үлдсэн байгаа вэ гэхээр юм гэсэн чинь харчих. Өчигдөр бараг 30 хэдэн мянга болсон. Өнөөдөр 12,549 үлдсэн байна. За тэгээд энэ фестивал 67 бол угсаа аль хэзээний дууссан учраас илүү рэр бэрээр хот гэж тооцогдож байгаа. Тэгэхээр зэрэг фестивал 67 одоо гараад 4 сарын хугацаа өнгөрсөн. Дахиад цаг хугацаа өнгөрөх тусам юугаар илүү ховор бэрээр хот тооцогдно. Илүү үнэтэй. Үнэ нь бол өсөх нь бол ойлгомжтой. За Pop'n Bunny бол энэ удаа бол дөнгөж гарч ирээд зарагдаж байгаа учраас ерөнхийдөө нэг 100 мянган төгрөгөөр худалдаж аавна. За аваад хадгалаад урт хугацаагаар хадгалах юм бол яг энэ бэрээр хотуудын үнэнүүд нь бол ундаггүй. Харин энэ нөгөө спам хийгдэж байнга гарч ирдэг, байнга тогтмол гарч ирдэг бэрээр хотууд бол ерөнхийдөө үнэн нь бол байнга тогтмол унжээдэг. За Dragon Canal-ийн бол 7 хоног болсон админ апп-сээр бол байнга спамлагдж байдаг учраас ер нь багаар ингээ үнэн нь бол унаал байдаг. За энд La Casa Pool зөвхөн Spooky event-ээр гарч ирсэн Lucky Block-ноос гарч ирсэн учраас маш rare бэрээр хот гэж тооцогддог зүгээр л та. За бэрээр хот гэж тооцогддог. Тийм учраас ер нь их ховор бас үн цэнээс доктортой байдаг бэрээр хот байгаа. За Meow бол таныг онцгоно. Чи зүгээр л та. За. Бичлэг явж явах чинь битээ зүгээр л тач одоо. Яг би унах гэсэн чи би унахгүй шүү дээ. За ямар ч хэлсэн энэ цаашдаа бэрээр хотод багаар ингээд танилцуулаад явна. За би болохоор өөрөө болохоор фестивал 67-таа болсон. Өнөөдөр бас Pop'n Bunny-тай болсон байх баяртай байна. За дараа нь манай хүүхдүүд маань яг ийм хор бэрээр хотын value-г нь мэдгүйгээс болоод маш хямдхан зарчдаг. За хямдхан зарснаас болоод дараа нь одоо зарсандаа их харамсдаг. Гэхдээ би бас өөрөө бас энийг болохоор зэрэг боломжийн үнээр худалдаад авцгаа. Яг 100 мянгаар бол аваагүй. Боломжийн үнээр бол худалдаад авцгаа. За тэгээд Rainbow Base бол ерөнхийдөө хийхээр төлөвлөж байгаа. За Rainbow Base-ийн basement бол аль хэзээний 169 дээр 301-ийг цуглуулна. Тэгээд Rainbow Base-ийн нэг одоо нэг 32 тэг. Уул нь 20 бараг 20 орчим дутуу байсан чинь яг Nester Pirate-ууд гарснаас болоод буцаад 30 болцсон. Тэгээд 75% нь Rainbow Base хийж байгаа учраас гайгүй олдчих واخа жоохон дахиад нэг жоохон цуглуулчих юм бол ерөнхийдөө удахгүй Rainbow Base хийдэг болно. За тэгээд Твиттер дагж байгаа, subscribe дарж байгаа, бичлэгийг маань тоож үзэж байгаа. За хүүхдүүдтэй зориулаад
Rainbow Base бол одоо үнэгүй бол хийж өгнө гэхдээ одоо комент пик сонгоод одоо спин эргүүлээд Rainbow Base-ийг одоо нэг хүүхдэд бол ирээдүйд бол үнэгүй хийж өгөхөөр giveaway зарлнаа. Тэгээ бүгдээр идэвхтэй байгаад subscribe дараад хамтдаа бичлэгүүдийн маань үзээд оролцоорой. За Ruby subscription байлаа. За түр баяртай.